Дэлхийд дээрх дийлэх борлуулалтын асуудлууд яг үнэндээ борлуулалтын асуудал байдаггүй. Бид бол CS Geek-үүд Монгол дахь бизнес эрхлэгчдийн борлуулалтын асуудлыг шийдвэрлэхээр таны өмнө сууж байна. За тэгэхээр дэлхийд дээр ямар нэгэн дэлгүүр, хоршоо юу байдیں۔ Тэ ямар нэгэн бизнесээс үйлчилгээ авч байгаа хүмүүс ер нь юу худалдаж авдаг вэ гэдэг асуулт байдаг. За энэ бол үнц нь. Хэрэглэгч бизнес брэнд тодорхой брэндээс худалдаж авч байгаа үнц нь дөрвөн төрөлд хуваагддаг. Эхнийх нь бол convenience буюу тав тухтай байдал илүү хялбар байдлыг худалдаж авдаг. Та бүхэн сайн мэднэ convenience store гэж байдаг. GS25, CU, 7-Eleven гэдэг олон улс байдаг. Маш олон юм convenience store-ууд байдаг. За энэ convenience гэдэг нь үндсэн үнц нь буюу хэрэглэгчийг илүү хялбархан үйлчлэгээ авах нь илүү хялбар байдаг. За байршлын хувьд илүү олон байршлаар байдаг учраас та хаач явсан тэр дэлгүүрээр үйлчлүүлж чаддаг. Ороод авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл нь харьцангуй цөөхөн. За тэгээд лангууны өрөлтөөс ахуулаад ингээд бүх зүйл илүү хялбархан байдаг учраас энэ convenience гэдэг үнцнийг өгдөг байх нэ. За дараагийнх нь болохоор uniqueness гэж буюу ондоошил. Ондоо байдал бусдаас нь онцгой байдал. Өөрөөр хэлбэл таны өгж байгаа брендийн үндсэн үнц нь тэр хүний нийгмийн статус, за нийгмийн байр суурийг нь илэрхийлдэг юм брэндүүд байдаг. За жишээлх юм бол Lamborghini тий. Lamborghini гэдэг машин брендийг хүмүүс худалдаа авалт хийхдээ тухайн машины юу гэдгийг үзүүлэлт гэх юм уу те ямар мотортой ч юм уу те ямар төрлийн ийм тоног төхөөрөмжүүдтэй гэхээс илүүтэйгээр энэ брендийг худалдаж авч байгаа нийгмийн статус байр суурийг шидэж өгдөг дэшин. Тийм учраас би Lamborghini ундаг хүнштэй гэдэг үндсэн value-г авахын тулд мөнгө төлдөг гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор uniqueness гэдэг value-д ордог. За дараах нь relationship буюу юм гэрлэлттэй адилхан гэсэн. Тухайн брендийг ашиглаа, тухайн брендтэй насан туршдаа хамт байх ийм хүслийг нь өдөөж өгдөг ийм төрлийн үнцийг хэлж байгаа гэсэн. За энэ дээр бол жишээлбэл би Apple хэрэглэдэг хүн гэдэг юм хүмүүс үү те. Apple-ийн үнэч хэрэглэгч нар амар их байдаг. За нөгөө Android үйлчлэлийн системнээс лүүтэйгээр Apple-ийг үнэчээр хэрэглэдэг. Apple-ийг хэрэглэхээр яадаг вэ гэхээр илүү юм өөрийг нь айгүй сайн мэддэг юм шиг илүү хялбархан. За дээрэс нь нөгөө амьдралынхаа нэг юм салшгүй нэг хэсэг болцсон. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг илүү хялбарчилж өгдөг учраас энэ брендтэй юм салшгүй холбоотой болцсон байдаг. Өөрөөр хэлбэл за нөгөө зарим тоног төхөөрөмжүүд нь хүнийг амийг хүртэл аврагдаг гэсэн юм жишээнүүд байдаг те. Тэгэхээр Apple-ийн экосистем нь өөрөө тухайн хэрэглэгчээ өөрийнхөө жигэн relationship буюу юм гүн гүнзгий амьдралын салшгүй нэг хэсэг болгоцсон байдгаар илүү онцлогтой гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор expense буюу хамгийн хямд санал гэсэн. Өөрөөр хэлбэл зах зээл дээр яг тантай ижилхэн төрлийн үйлчлэгээ үзүүлж байгаа брэндүүдээс та хамгийн хямдыг нь санал болгодог гэсэн. Өөрөөр хэлбэл та олж иж байгаа бүх орлогуудаа орж иж байгаа ашигаасаа та буцаагаад хамгийн хямд байхад нь их хөрөнгө оруулалтуудаа хийгээд ингээд зах зээл дээр та ийм convenience буюу тав тухтай байдлыг биш үйлчлэгээ үзүүлэхэд хялбар байдлыг биш те ийм ондоо unique байдлыг биш дээрээс нь caring team relationship байдал биш зүгээр л олон тав үггүй хамгийн хямд саналыг л өгдөг гэсэн. Тэгэхээр хэрэглэгч төрдөг гэсэн санаа. Тэгээ харамсалтай нь дэлхийд дээр байгаа амжилтгүй явж байгаа бизнес брэндүүд юун дээр алддаг вэ гэхээр эдгээр дөрвөн төрлийн үнцнийг дөрүүлэн нь өгөх гэж оролдоод байдаг. Бүгдийг нь өгөх гэж оролдохлоор хүчин тарамд нь дээрээс нь нөгөө талаа хэрэглэгч нь бодлаад эдгээр яг юу гэж хэлэх гээд байгаа юм болоо гэдгийг бас таньдаггүй байна. Тийм учраас CS Geek-үүд юу гэж зөвлөдөг вэ гэхээр та эдгээр дөрвөн үнцний яг алийг нь өгөх гээд байгаа вэ гэдгийг зөвхөн нэгийг л сонгохыг зөвлөдөг гэсэн. Тэгэхээр та нэгийг нь сонгочих юм бол та хүчээр харамдахгүй зөвхөн энэ үнцнийг хөгжүүлэх дээр ихэнх хөрөнгө оруулалтуудаа хийгээд амжилттай явах магадлал өсдөг гэсэн. За тэгэхээр та өөрийнхөө бизнес таны өөрийн зарж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ брэнд чинь энэ дөрвөн үнцний алийг нь өгж байгаа вэ гэдгийг эхний ээлж нь маш сайн тодорхойлох нь чухал байна. Түүний дараагаас хэдүүлээ борлуулалтаа нэмэгдүүлэх, борлуулалтын багаа сайжруулж, хөгжүүлж, за магадгүй ингээд үйлчилгээ янз янзын үйлчилгээнүүд аваад бизнесээ бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх янз янзын сургалтуудаар дамжуулаад ингээд өсөх боломжууд нь бол байдаг гэсэн. Харамсалтай суур асуудал буюу энэ үнцний асуудлаа шийдэг үгээсээ болоод бизнесүүд хангалттай ингээд мундаг баг бүрдүүлсэн ч гэсэн бүтээгдэхүүн борлогддоггүй гэсэн байна. Тийм учраас та өөрийнхөө бизнесийн борлуулалтын үнцнийг бизнесийн бүтээгдэхүүнийхээ үнцнийг нарийн тодорхойлоод тэгээд мундаг борлуулалтын багаа үүсгээд ингээд борлуулалтаа өсгөхийг зөвлөж байна. За тэгээд хөрөө хүсвэл та CS Geek-тэй хамтраад өөрийнхөө борлуулалтыг бүслэх боломжтой байна. Амжилт хүсье.